Монгол Улсын эрх төлөвчөөр санаасан боловсруулсан улс төрийн намын тухай хуулийн төсөлд намуудын бодлогын нам болгон өөрчлөх, ингэхдээ намын судалгааны байгууллагатай болох, зөвхөн нэг намд гишүүнчлэлтэй байх, намыг төрөөс санхүүжүүлдэг болох, санхүүжилт нь ил тод байх, улс төрийн намыг сонгуулийн эрхийн ороо бүртгэдэг болох зэрэг олон төрлийн зохицуултуудыг тусгаж байсан. Эцсийн зорилго нь намыг бодлогын нам болгон төлөвшүүлэхэд чиглэгдэж байсан юм. Хилцүүлгийн шатанд гишүүд улс төрийн намын тухай хуулийн төслийг хилцхийн зөв улсын их хурл намны чуулганы хугацаанд багтаан батлах ёстой гэх саналуудыг удаадараа тавьж байсан. Ингэхдээ парламент судалтай бүхэл улс төрийн намуудын оролцоог хангаж зөвшөөрсөн хуулийг баталбал илүү урт настай хууль болно хэмээн тайлбарлаж байсан ч эцсийн санал дээр хуулийг дэмжсэнгүй. Байнгын гишүүнчлэг болох руу алхам хийвэл яасан юм бэ? Элбэг дорж ерөнхийлөгч гарч ирэхдээ бас ийм санаач дэвшүүлээд байсан. Одоо өргөн барьж байгаа хууль нь болохоор одоо нэг юу ч биш, өөгч биш, магч биш нэг ийм байдалтай юм орж ирэх юм аа. Ер нь олон намаар Монголынхаа 3 сая иргэдийг түүний гантар санал өгдөг сая иргэдээ талцуулж, хооронд нь зөрчилдүүлж, дайсагнан суулдаг. Бүр сүлдээ зарим нэг гэртээ багтгаа байдаг. Баг сумандаа багтгаа байдаг. Дүүрэг хороондоо дайсагнацсан. Та биеийнхээ үзий ядсан энийг өнөөдөр тасн зогсоохгүй хүн бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалч аюултай шүү дээ. Нэг хүн бол олон намын гишүүнчлэлтэй байдаг. Дээрээс нь гишүүнчлэлийг компани шилжүүлдэг энэ юмнуудад байх болно. Дээрээс нь гишүүний татвартай холбоотой асуудлыг нарийн зохицуулж өгсөн учраас бол үнэхээр гишүүнийхээ татварыг тогтмол төлөхгүй байгаа юм бол намын гишүүн байх бас болцоогоо болно. Биднээс энэ судалгаагаар харахад бол одоо байгаа намын гишүүнчлүүд бол бас нэг 40 орчим хувиар багасч магадгүй гэсэн тиймэрхүү тооцоо судалгаагаа. Намын байгуулалтын тухай зүйл заалтууд нь бол ерөнхийдөө нэлийн тийм ойлгомжгүйгээр тамьяалагдсанаас гадна амьдралд бол нийцэх байдал болцоо бол алгадөө. Энэ улс төрийн намын тухай хууль чинь үндсэн хуулийн заасан Монгол улсын үндсэн хууль 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн дараах үндсэн эрхчлөлийг баталгаатай эдэлнэ гээд за нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол үзэл бодлын үүднээс нам байгуулах сайн дураараа эвлэлтэн нэгдэх хэрэгтэй. За дээрэс нь нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол үзэл бодлын үүднээс олон нийтийн бусад байгууллага байгуулах сайн дураараа эвлэлтэн нэгдэх хэрэгтэй гэж заасан байж байгаа. Энэ хуулиар чинь суманд нам байж болох 3000 хүн амтаас доош суманд нам байж болохгүй гэд үндсэндээ улс төрийн нам тийм үзэл бодлоо илэрхийлэх эвлэлт нэгдэх эрхийг хасж байна, хязгаарлаж байна. Намуудаас болж Монгол дампуурч байгаа. Энийг хүн болгон ярьж байгаа. Намууд Монгол сайн зүйл хийж байгаа, асар олон муу зүйл хийж байгаа. Өнөөдрийн улс төрийн намууд бол олигархуудын намууд болсон. Мөнгөтэй хэдэн хүмүүсийн гарт орсон. Энийг бүгдээрээ мэдж байгаа. Намуудыг мөнгнөөс олигарх бүлэглэлийн сонирхлоос ангид байлгах чиглэлд ямар тодорхой заалт орсон бэ? Энэ хуулийн гол зорилго нь өнөөгийн төр засгийн газрын олон улс намуудын үйл ажиллагааг төсөв санхүү ил болох ард түмний төлөөлж чадах хүч намуудыг бий болгоход оршиж байсан юм. Тиймээс энэ хуулийг хамгийн их эсэргүүцэж улс төрийн нөлөөлөх хүчин болсон намууд батлахгүй байх магадлалаа инхүү гаргалаа. Намуудыг олон шинэ гишүүнтэй байхын төлөө компаничж эсвэлдэг биш олон асуудлыг шийдэхийг олонхын төлөө болгох өөрчлөлтөөр байх ёстой хууль заасан. Инхүү улс төрийн намууд үүд халагийг нээлттэй байлгахаар тусгаад байсан хуулийг улс төрчид дэмжсэнгүй.